За сайн байцгаана уу? Та бүхэнд ховживын болонгийнхаа дахин нэгэн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаа бид Team Liquid-ийн тухай ярих болно. За тэднийг бол та бүхэн морины толгойн логотой байдгийг сайн мэдж байгаа бах. Тэгэхээр бас нэгэн морины логотой хамтарч Ferrari болон Team Liquid гэсэн хамтрал бидэнд бол харагдах нэ. За үгээр зогсохгүй шатар e-спортын төрөлд бол орж ирж байгаа. Шинээр орж ирсэн. Тэгэхээр шатрын төрөлд хүч үзэн тэдний хувьд дэлхийн чансааны чагт 1 болон 2 Магнус Карлсон болон Фабиано Карана гэсэн тоглогч нарыг өөрсөндөө нэгтгэж авсан байна. За их мастер Фабиано Карана гэж хэмбэ гэвэл тэрээр Америкт төрж өссөн мөн их мастер Накамарагийн хамгийн залуу их мастер гэсэн рекордыг шинжилэн тогтоож 15хан наснда дэлхийн дээд цол болох шатрын их мастер гэсэн цолыг хүртжээ. Мөн тэрээр 2018 онд Liquid-д хамтран элссэн Магнус Карлсонтай дэлхийн аваргын төлөөх тоглолтонд 12 удаа дараалан тэнцсэн. Ийм ширүүх хөрсөлтөөнийг хийсэн. За гэхдээ тайбрейк тоглолтын дээрээ бол 3-0 харьцаатай ялагдаж дэлхийн чансааны номер 2 болсон гэдэг. За тэгвэл энэ Магнус Карлсон гэж дэлхийн чансааны нэгт байгаа нөхөр хинбэ гэх юм бол манай ерөнхийдөө бол шатар сонирхдаг хүмүүс бол баг бүгд мэдэх бах. Магнус Карлсон нэвж шатрын бүх цаг үеийн номер 1 тоглогч гэж хэлж болно. Тэрээр дэлхийн 5 удаагийн аварга, Rapid-ийн мөн л 5 удаагийн аварга, Blitz тоглолтын мөн л 8 удаагийн аварга тоглогч. Инхээр нийтдээ дэлхийн аваргаас 18 алтан медаль хүртсэн тоглогч байна. За үүнээс гадна тэрээр дундуур нь өрсөлдөх жалгаа хэмээн шатраас уйдсан хэмээн бас тэмцээнүүдэд орохгүй нэлээд удаан хугацаа болсон. Энэхүү удаан хугацаанд тоглож байсан бол магадгүй тэмцээнд орж исэн бол энэ тоо хэд болж өсөхийг хинж тоолж мэдэхгүй. За мөн дээрээс нь болсон үедээ ч гэсэн түүний хувьд бол дэлхийн номер 1 гэсэн статусаа хадгалсаар байсан. Карлсон бол дэлхийн хамгийн өндөр ранкийг шинжилэн тогтоож 2882 болгосон. Мөн дээрээс нь түүний хувьд бол өндөр түвшний тэмцээнд 125 тоглолт дараалан ялсан гэдэг дийлдэшгүй рекордыг эзэн. Энэ рекордыг магадгүй хинж хизээж эвдэлж чадахгүй гэдэг ярианууд хүртэл нэлээх гараад байгаа. Ингээд Team Liquid-ийн дэлхийн чагт 1-2 тоглогчдыг шатрын e-спортод нэгтгэж за бас нэгэн төрөлд бол хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдгийг бол харууллаа. За мөн үүнээс гадна энэхүү дэлхийн чагт 1 бүх цаг үеийн номер 1 гэл бүх сайн гуншинг авсан Магнус Карлсонтай Монгол тоглогч тоглож бүр илүү барилттай байжгаад хожигдчихсэн удаа байдаг. Тэгэхээр хэдүүлээ илүү барил авцсан явжгаад гонигтайхаа хожигдсан тэрхүү тоглогчтой удахгүй ярилцлагаараа уулзцгаая.